сайн байцгааны өрхөм үзэгчтэй. Монголын үндэсний малчин телевизийн Монгол малчин нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Та бүхэн тарган сайхан хаварч байна уу? Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр Монгол адууны тухай сэдв хөндөж ярилцах гэж байгаа. Манай нэвтрүүлгийн зочноор Монгол улсын соёлын говь яц зүтгэлтэн Ахмад сэтгүүлч Зевсэг, Монгол улсын соёлын говь яц зүтгэлтэн Хурдан морь Монгол адуу хамгаалах талаар насан туршдаа зүтгэж яваа Монгол улсын соёлын говь яц зүтгэлтэн Үнэн бүрэн нар оролцож байна. Та бүхэн сайхан хаварцгааж байна уу? Сайхан хаварцж байна. Тэгэхээр Монгол адуу гэдэг сэдв хөндөж байгаа нь өнгөрсөн жил хаад ирч нэг одоо жихэндээ итгэмээргүй юм дуулаад тэгээд манай телевиз тэн дээр анхаарал хандуулж нөгөө азарганы сэлдийг огтлж байна, тайрч байна гэсэн асуудлаар тэгээд бүр хэлэлцүүлэг зохион байгуулад хөдөөж их сургууль за тэгээд бусад Монгол адууны төлөө бас явдаг эрдэмтэн судлаачид янз янзын хүмүүс оролцоод, малчид оролцоод хэлэлцүүлэг хийсэн их амжилттай болсон. Тэгээд тэрнээс хойш бол тийм юм дуулдахгүй байгаа. Тэгэхээр энэ үнийг ишилж ярьж байгаа нь ер нь Монгол адуу гэдэг юмны энэ амьтны одоо монголчуудад хэрэгтэй ээлтэй тал нь юунаас нь эхэлж ярмаар байдгийг. Та хоёрыг би хоорондоо ярьсан байх гэж бодож байна. Хин Зевсэггүй эхэлж ярих уу? Бэгэн. За тэг. Бидэнд ярилцах боломж олгосон Монголын үндэсний малчин телевизийн хамт олонд талархал илэрхийлье. За би энэ сэдвээр ярилцах ийм одоо өдөө юу бол бодол бол одоо үнэн бүрэнгийнхээ зохион байгуулсан гайхамшигт Монгол адуу нэвтрүүлгийг үзээд эндээс одоо сэтгэл хөдөлж бас одоо Монгол адуучин хүний хувьд самсаа ширхэрч энэ сэдвээр ер нь ярий энэ сэдвээр хөөцөлдөж нэвтрүүлэг хийж байгаа энэ хүмүүсүүдийг ярилцлага хэлцүүлсэн хүмүүсүүдийг сэтгүүлчийн хувьд дэмжийе гэдэг санааны үүднээс одоо энэ нэвтрүүлэгт оролцож санаа оноогоо ярий үнэн бүрэнтэйгэн ярилцъя асуух зүйлийг асууж явъя гэсэн ийм л одоо зорилготойгоор нэвтрүүлэгт оролцож байна. За гайхамшигт Монгол адуу нэвтрүүлэг бол их сайхан нэвтрүүлэг болсон. Олонний анхаарлыг сөрхий татсан. Тухайлбал одоо хэдхэн хоногийн дотор 2 сая 500 мянган хүний одоо юуг авсан. Дэмжлэг авсан. Юу гэдгийг одоо дагагчтай болсон. Дагагчтай болсон. Ийм одоо сайхан нэвтрүүлэг байна. Би энэ нэвтрүүлгийг зөвхөн босод телевизэн одоо үгүйсгэж байгаа юм биш. Энэ сүүлийн жилүүдэд болсон нэлээд сонирхолтой Монгол ахуй амьдрал Монгол малчидтай нэлээд наалдацтай өгөөжтэй юм нэвтрүүлэг боллоо гэж ойлгосон. Тийм учраас одоо энд гол нь одоо анхаарлаа хандуулсан юм аа. Тэгээд үнэн бүрэнгээс одоо нэвтрүүлгийнхээ одоо гол зорилго бодлого өгөөж ирнэ юу вэ гэдэг дээр асуулт асууя гэж бодож байна. За яг хоо тэгэл хурдан морины хөгжилж гэх юм уу Монгол адууны талаар сонирхоод 20 гаруй жил болж байна. Тэгээд энэ талаар үндсэндээ за тэгээд 22 жил бол яг л энийг л бодлоо одоо ийм л ажил хийлээ дээ. Тэгээд Монгол адуу Монгол малчин тэгэл Монгол залуучууд гээл Монгол хүн гээл ярихлаар бол маш олон зүйл ярьж болох юм байна л да. Үүн дотроос бол яагаад энийг хийх ёстой бэ гэсэн нэг тийм асуулт гарч ирээд байгаа. Яг маш олон уралдаан зохион байгуулсан
маш олон наадам хийсэн Монголын хурдан мөрний хөгжил тусна нэг тодорхой хэмжээний энэ зөв байх гэсэн зүйлээ одоо тусгаж хэрэгжүүлэхийг оролдсон он жилүүдийн дараа Монголын энэ уралдаан Монгол уяачдын ёс зүй жоох өөрчлөгдсөн. За одоо юу гэдэг 2005 он хүртэл зүгээр хамгийн наацхан жишээл ярих тал 2005 он хүртэл бол уяачид сайн байна уу хаа ямар уралдаан болох вэ гэж асуудаг байсан. 2005, 6, 7, 8 оноос хойш бол сайн байна уу ямар байтай вэ гэж асуудаг болсон. Тэгэл ингээл юм өөрчлөгдөд эхэлсэн л дээ тий. Тэгээд энэ дээрээс ингээд уралдаан наадам бас их сайхан игээл наадамч их сайхан болдог байлаа шүү дээ. Одоо ингээл та нар бол өстой хамгийн сайн мэдэх хүмүүс. За тэгээд наадмын сайхныг бол одоо монгол хүн бахархаад баршгүй. За ингээд наадам сайхан болоод бүх уяачт нь төрүүлсэн мөрөндөө хүндэтгэл үзүүлдэг, уяачтаа баяр хүргэдэг. Энэ цикл бол Монгол орондоо яарал байлаа. Гэтэл одоо нөгөө эрлиз эднэргээл адуу орж ирээл одоо уяачид жоохон төрөмгий болоод айцсан өөрчлөгдөөл уяачи ёс зүйч ус нэг жоохон тиймэрхүү болоод ирсэн энэ цаг үеэс хахгуулаад уралдаан наадмын утгаж хаалдагдчихсан. Наадам төрүүлсэн мөрийг тэр хүнийг зайлуул одоо айгуул Монгол одоо үнч эрлизгээ дайраад явах мэддэг. За тэгэл тэрл эрлиз төрүүлчлээ тэдэн хувьтай энэ хувьтай гэл нөгөө бидний мэдхгүй хувь яриад тэр хувийг одоо яагаад нүдээр хараад тогтоочдөг ч байдیں۔ Тэгэл одоо хувь мөв яриад тэгэл зодон зохион дээр хөрнө. Тэгэл нөгөө наадмын чинь сайхан уур амьсгал байхгүй болно. Ер нь бол нөгөө наадам төрүүлсэн уяач хүн чинь нөгөө мориорон гайх болоод наадмын сүлд ганц нэг юм мултлаа салдаг байсан чинь өөрчлөгдсөн шүү дээ. За морь төрүүлэл ирсэн бол тэгсийгээл цогтоочдаг. Шалгон шиг нөгөө морио машинд жаал. За тэгэл дараа нь арх уусын нэтэрээ залуучууд нөгөө морины эзэнтэй зодтолдохчлаа тэглээ англиагээл үг хэл ам. Ингээд юусоо ямар ч утгагүй болцсон. Тэгээ энэ цаг үеэс энэ уяачдын ёс жуудаг. За дээрэс нь энэ Монгол адууг жоохон бас нэг адуу хайрлах ухаан гэдэг дээр нь жоохон зөв төлөвшил хийхгүй бол бас арай л буруу яваад байгаа юм. Гэж одоо тэр дэлхийн морднууд энийг төсөл санаачилсан. За. Тийм манай одоо Big Willow Flower компаниас эхэлж цэцгээ гэж эмэгтэй байгаа л да маш мундаг эмэгтэй. Тэр эмэгтэйтэй хоёлаа хамтраад ер нь энэ яг төлөвшил тал дээр нэг жоох юм хийгээд үтсэн. Тэгээд дэлхийн морднууд төсөл нь дотор 3 бүлэгтэй, 4 бүлэгтэй. За ингээд 4 бүлэг дотор эхнийх нь болохоор бол тэр Монгол брэнд морь өртөөгээд 1000 км морь өртдөг. За энэ нь бол одоо яах гэж хийгээд байгаа юм бэ гэдэг тэгэхээр Монгол улсад энэ 100 жилд шагаах минь Монгол хүн өөрөөрөө бахархах 100 жилд Монгол улсын нутаг дэвсгэр дээр Монгол компани зохион байгуулдаг, Монголын хууль дүрмийн дагуу зохион байгуулагддаг, олон улсын ч юм уу, Азийн ч юм уу тийм ямар ч уралдаан наадам ирэхгүй хуцарсан байна шүү дээ Монгол. Тэгэхээр энэ эрхийг бий болгоё. Гадныхан монголчууд ирж уралддаг бол. Тэр эрхийг нээхийн тулд монголчууд эхлээд цагийн төлөө уралдаа. Одоо нөгөө Дакар аралыгээд нэг машин уралдаан байгаад байгаа шүү дээ. Тэр үнэтэй төстэй. За ингээд нэг юм уралдааныг бий болгочих. Монголчууд эхлээд уралдъя. Тэгээд нэг цагийн рекорд тогтоогоод авъя. Тэгсэн чинь хамгийн их одоо тэр 2020 онд чинь 45 цаг, 21 онд нь 43 цаг. Энэ өнгөрсөн 22 онд чинь 39 цаг болгоо хийчлаа шүү дээ. Тэгэхээр Монгол хүн 1000 км-ийг зохион байгуулах юм бол говьолтой хүртэл ерөөсөө нэг бүтэн өдөр нэг тал өдөр л хэрэгтэй юм байна. За дээр үе нөгөө Монголын хууль 3 өдөр гэдэг одоо 3 өдөрт дэлхийд хууль зарилгаа өртөөгөр дамжуулж юм байна гэдгийг баталж шүү дээ. Тэгээд энэ дээрээс одоо гадныхан та нар минь монголчууд ийм сайхан уралдаантай болчлоо. Та нар одоо орж ирж уралдаад өгөөч гэж урьж эхэлж байна. Өнгөрсөн жил Америкаас нэг 50-наас нэг 2 тамирчин оролцсон. Боломын дэжгүй сайн уралдаад буцаасан. Тэгээд энэ жилээс зүгээр одоо энэ өвөр Монгол эднэрээс хүмүүс орох гээд байгаа сурах дуулдаад байна. Яг одоогор бол орсон хаалга. За монголчууд бол угаасаа л жилд нэг 250-аас 300 орох хүсэлт өгч байгаа. Тэн дотроосоо ялгаад одоо тэдэн тооны хүн аавна гэдгээ аваад. За ингээд энэ жил болгон телевизээр гаргадаг одоо маш олон дугаар хийгээд одоо 4-5 телевизээр гаргаад байгаа. За ер нь бол хөдөөний ард түмэн за хотын ч бас маш сайн мэддэг болцсон. За Монгол брэнд морь өрт. За дараагийн нэг уралдаан нь болохоор сайрс гэдэг нэг төсөл байгаа юм. Сайрс. Одоо энэ жил энэ 10 сар зохион байгуулах. Тэр сайрс гэдэг төсөл яах гэдэг нь гэхэлэр сайр гэдгийг бид нэр бас буруу ухтуунаар хулгайч гэдэг. Одоо ч цагтаа нар нүртлээ сайр. Нөгөө хулгай хийсэн хүн германы хулгайчийг сайр ямар ч утгагүй тийм. Ингээд Монголын нөгөө гоё одоо
Сайр гэдэг шнүл дээр үед өөрийнхөө ам биеийг золиод тэр нутгийн ард түмэн ядуу хүмүүсийг одоо хоолндаар тэтгэж хооллож байдаг тийм айхтар хүмүүсийг сайр гэдэг байсан байж тээ. Эсвэл одоо ингээд нэг өвгөө утгах нүртэл ингээд шал өөр утгагуулаа явцсан. Тэгээд энэ мөөрийг сайр гэдэг бол яг үн тэгээд л шүү дээ тий. Тэгээ сайр төсөл нь одоо энэ 10 сар зохион байгуулагдах. За. Монгол улсын төв зэг Өрөнгө аймгийн Бүрдсүмэнд байна. За тийм. За Бүрдсүмээс чинь ингээд одоо тууш ингээд Монгол улс дээр тал тийш ингээд татаад үзэхлээр 600 км л гараад байгаа. Нэг хойш урагш авлахтаараа 600 болоод толчаад байна шүү дээ. Тэгэнгүүт нь ингээд 600 км газраас хөтөлгөө морьтой 6 залуу 6 цэгээс одоо тогтоос нь одоо бидний заасан замаар яг 1 цаг 1 минутанд одоо гараад хинээс ямар ч тусалцаа авахгүй хөтөлгөө морьтой. Тэгэл нөгөөхөө явсаар байж байгаа л төв зэг дээр төрүүлж ирсэн нь л төрүүлнэ. Тэгээ одоогийн байдлаар бол 4 хүн бүрдэгдсэн байна. Тэгээ 6 хүн. Тэгээ энэ яах вэ гэхээр дээр үе одоо нэг Монгол адуутайгаа холбогдно л да. Монгол эр хүн гэдэг чинь морио яаж хайрлдаг юм бэ? Яаж инкрилдэг юм бэ? Тэр Монгол хүн морь хоёрын ээнэгшил одоо тэр хамтын юм гэдэг юу байд юм бэ? Бүгдийг л дандаа хамтдаа л одоо дайн тулаанчил хамтдаа л гарч ээж, унаа унлагч хамтдаа л гарч ээж тийм ээ. Тэр сайр чинь хамтдаа л хоёлаа одоо тэтгэж ирсэн байна шүү дээ. Тэгвэл ч үүтэй. Тий, тэгэхээр энэ хоёрын тэр хамтын ээнэгшил гэж юу байгаа юм бэ гэдгийг харуулад тэр сайр гэдэг үгийг засяа л гэж. Хин мундаг хүнийг сайр гэдэг юм ба шүү дээ. Тэрнээс үл зүгээр карманы олгочийг сайр гэдэг юм байна гэдгийг засяа гэж нэг ийм одоо төсөл одоо энэ 10 сард хэрэгжүүлэхээ. Одоо бэлтгэл ажил аягүй гоё явж байна. Дараагийн нэг зүйл нь гайхамшигт Монгол адуу гэдэг. За. Адуу гэдэг тухай хаан байна. За Монгол адуунд бол ингээ яриад байх юм бол адуу бол их сонио амтна л да. Нэг машиныг ингэж зөөрөлдөг юм байна. Машины одоо дэлхийн мэрэгчлэлтэнгүүд. Дэлхийд 2 төрлийн машин бий гэдэг. Бид нар ч нь бол гарын гутан Toyota, Lexus одоо юу ч Benz гэл зөндөө олон машин байгаад байгаа шүү дээ. Тэгсэн чинь дэлхийн машины мэрэгжилтэнгүүд 2 төрлөө л гэж үздэг юм байна. Яагаад? Нэгдүгürt Benz гэдэг машин байд. Нөгөөх нь бусад. Тэгэхээр одоо тий тэгэхээр одоо хамгийн сайн Benz байх нэ тийм ээ. Бусад нь одоо бусдаа одоо бүгдөө сайн нэг бүлэг байх нь шүү дээ тийм байна. Тэрүүнтэй зүгээр судлаад ингээ хараад үзэхлээр Монголд 2 төрлийн үгүй дэлхийд 2 төрлийн л адуу байгаа юм байна. Нэг нь Монгол адуу, нөгөөх нь бусад адуу. Гичнээ хурдан байгаад англи адууч бусдаа л орно, гичнээ хурдан байгаад Франц адуу бусдаа л орно. Тэрний толгой нь Монгол адуу юм аа. Энэ адууны чинь магадгүй зарим судлаачдын үзэж байгаагаар адуу судлаачдын үзэж байгаагаар Монгол адуу аюул лидерч өвөгч байж магадгүй нэ шүү дээ. За тэгэхээр Монгол адуу яагаад ингээд ийм мундаг ангилд ороод ирэх вэ гэхээр дэлхий өөрөө тэр адуу гэдэг амьтны бүтээгээл тэрнээс хойш яг өөрөөрөө л яваа юм байна. Монгол адуу. Ямар ч хүн одоо тэр нөгөө зус ямар нэг өөрчлөлт хийсэнгүй. За тэгвэл англи, Франц одоо тэр бус төрлийн бүх адуугийн чинь болохоор баг хиймэл адуу дандаа хиймэл бол гайцсан шүү дээ. Нөгөө гений өөрчлөлт хуруу шилээ. Тэгэл одоо азар гойсон чил нөгөө гүүгөө яг хаанаас нь гიშгэж нөгөө гიშгхээ хүртэл мэдэхгүй шүү дээ. Тэгэл нөгөө ирдэхгүй толгой дээр ин ингээл балараа шиж авал тэр чинь нөгөө гений мутацид бүх юм нь оруулаа ийцсэн. Тэгээ ингээд бүх юм нь өөрчлөө ийцсэн. Дандаа тэгээд араб адуу бүтээхэд нэг зорилго байт юм байна. Дэлхийд яах гэдэг юм бэ? Ямар гаргаж ямар юм яах гэж нэг зорилго байгаад асуултын нэмдэг байт юм биш. Тэр нь англи одоо араб биднэрийг бол нөгөө хурдны чиглэлд зөвхөн зориулж тэр хүмүүс бүтээсэн биш үү? Зөвхөн давхих. Тэр сэдлийн л хөгжүүлнөхөөс бүх сэдлийн нөгөө генийх нь юунаас наваа иччихэж шүү дээ. Одоо тэр нөгөө гүү марадлаа хураадаг, өөрийнхөө үржилийг гიშгдэггүй, нөгөө нутгс наам барааддаг, хамгаалдаг бүх юмнууд нь байхгүй. Тэгээ нэг жүчэн дотор хүний өгсөн хоолыг иччихэл давхихлаар нь давхдаг л. Тэгээд тийм учраас бусдалтаа орд юм байна. Тэгэхээр Монгол адуу бол ийм агуу юм байна. Зүгээр хамгийн наацхан энэ өнцгийг нь хэлэхдээ. За тэгээ Монгол адуун дотроос ингэж гай. За одоо гадны хүмүүстэй яриад манай Монгол адуу ингэж гүйд юм а гэж ярьж байгаа юм л да. Тэнгүүт нь та яагаад ингэж хотлоо ярьд юм бэ? Та жоохон худалч хүнөө гэж байгаа намайг. Гэхдээ би юус хотлоо яриаг вэ? Гэхдээ нэр ингэж юус өмшгүй. Та хотлоо яриад. Яагаад би ихлээр гайхаад олдгүй байсан байхгүй ямар ч хүртээ. Тэгсэж аргагүй мэн зайлгүй өөрийнхөө адуунд ийм юм байхгүй ч намайг хотлоо ярьж чинь гэж бодлоо багт тий. За гэтэл сүүлийн үеийн залуучууд Монгол залуучууд яг энэ гадаад хөшг болсон. Одоо. За одоо телевизийн нэг том одоо захирал Америкт олон жил болцоо. Одоо энэ Монголд байна би нэрийн хэлээд яг хуу найзтайгаа одоо ингээ хөөчилж ирсэн. За миний найз бити дэм юм яриад. Өнөмрөө хаа.
Наадах шин зүгээр архиндаа халсан л хоёр өвгөний хоорондоо дэмээ ярьдаг яриа. Ээлээ. Ийм байхгүй тэр чи адгуус. Хаавага тэгэл машин чинээр ачигдал хаа тэнд очингуудаа тэгэл буцаа нутг руугаа явж идэг. Хэн зааж өгөх юм? Тэр. Хаан GPS нь байгаа юм. Яг нөгөө жинхэнэ Америк сэтгэлгээ гадах сэтгэлгээгээр. Тэгэл хүүхдүүдээс ингээд би өөрийнхөө хүүхдүүдээс хүртэл асуулаа л да. Юу ч юм гэдэггүй. Юу ч гэдэггүй. За тэгэнгүүт нь за энийг ерөөсөө ингээд судлаад үзлээ. Тэр одоо түүх судар дээр бичсэн одоо олон зүйлс энэ хүмүүсийн олон хэл зүг яриа. Дээрээс нь одоо Вьетнамаас тэр Германаас адуу гүйжирснийг тоомлсон одоо сэтгүүлчдийн бичсэн юм гээд зөндөө юм байна шүү дээ. Тэр чинь хүн уншдаггүй юм байна. Тэр нь ч одоо нөгөө яг хайхгүй бол олдохгүй шүү дээ тийм ээ. Тэ олдохгүй. Тэгэлэр одоогийн энэ ертөнц одоогийн нийгэм чи яадаг болцсон гэхээр заавал нүдэрээ хараад чихэрэн сонсож байгаа юм аа л үнэн гэдэг болцсон. Тэрнээс бол юм уншдаг хүн гэж юус огт байхгүй болцсон. Одоо энэ залуучууд уншихгүй шүү дээ нөгөө гүйдэг адуу гэхээр л тийм ямар сонирхол яах гэдэг юм тэрийг унших шаардлага юу байгаа юм те. А нүдээр нь ингээд тавиад өглөөр эн чи ингэт юм гэх юм байна л да. Тэгээд ингээд нэг тэр Google мөр гайхамшигт Монгол одоо Google мөр гэсэн төсөл санаачлаад тэгээд 2-3 жил болсон юм уу. Тэгэл нөгөө адуу нь олдохгүй юм. Тэгээ нөгөө ядахтаар коронагийн нөгөө 2 цаг 2 жил таарчлаа. Ингээд янз бүрийн байдлаар ингэсээр байжгаад өнгөрсөн жил нэг боломж олдоод нэг 2 мөр гүйлгээцсэн чинь би хүртэл өөрөө шоконд орчих жоох. Эхлээд бол ингээд телевизийн 2 том багтаа 20-од хүнтэй мангар том багтаа явахгүй төлөвлөж ялаа. За. Бүх хүмүүс үгүйсгэлээ. Одоо гэр бүлийн хүн хүртэл үгүйсгэж штэ. Бүтггүй. Нэг өдөр явал нэг адуун зогсож чинь, 2 өдөр явал нэг адуун зогсон. Бүтэн жил дагуул нэг яад юм бол та. Яах юм хийж ингэж одоо зовлон зовоох гэдэг. Тэгээ хэдэн энэний чинь тухайл өөртөө чинь гол нь ярих гэж байна шүү дээ. Ингэж яриад байгаа байхгүй юу? Тэгэнгүүт нөгөө ингээд 2 мөр одоо гүйлэх гээд ингээ гарахтаа сүултээ ингээ нөгөө маш олон хүн тэгээд байхлаар хүн чи өөрөө бас өөртөө ихтгэл болчих юм биш тийм ээ. Нэрэнчнэр явж ит нэг айл адуунд ч зогсчоод нөгөөдгөө салахгүй одоо 2 сарч болдго юм бол яах юм тий нөгөө амьтны цалин хөлс яах юм би бас одоо амьдэрч байна тийм шүү дээ. Гэртээ хармаар байдаг тийм ээ. Ингээд тэгээд ерөөсөө за болиё гэдэг нэг оператор аваад яг ер нь явд юм байна уу. Бас одоо ингээд хүмүүс зөндөө би бол нүдээр үзээгүй маш олон л одоо юм сонссон хүн шүү дээ. Тэгэхээр бас нэг нүдээр хараад байна. Яг үнэхээр гүйдэг өдөрт хэдэн километр гүйлээд явах юм байна. Ямар газар намард юм байна. Яад ийд юм байна гэдэг. Тэгээ энийг гүйлгээд үтсий чинь гайхалтай хазаармалтлал зүүн тийшээ явсан. Зүүн тийшээ явсаар гол гэртээ очисон. Тэр дунд чинь би зарим газар нутгийг мэдэхгүй шүү дээ. Айлд орж ийн би хаана явж ийн гэдгээл асууж шүү дээ. Би одоо зүүн талд яваад зүүн тийшээ явах нь мөн биз гэж асууж би өөрийгөө нөгөө адуу бол намайг дагуулад чи намайг дагаал явуул чи одоо мөнгө хаана очино дорнтын одоо цагаан хоонд очино найзаагаа намайг дагуул яваад шүү дээ. Тэгэлэр ийм гайхамшигтай зүйл байдгийг одоо өндөө зарим газар бол 2 нүднээс нөлмөс хасгаал тэр л одоо гаргаж байгаа шараншин бүх юмыг үнэхээр өрөвдмөр юм билээ л дээ. Тэр нутаг орноо сансан сэтгэл нутаг орноо өгүүлсэн сэтгэл гэдэг одоо ямар агуу байд. Тэрнийхэн төлөө тэр адуу гэдэг амьтан яаж тэмцдэг юм бэ гэдгийг яг одоо би бол саяын тэр гайхамшигт Монгол адуу гэдэг баримт киногаар 100% гаргаж чадаагүй. Яг гэвэл надад 20 цагийн метраж байна. Би 20 цагийн имийг 20 цагуулан ингэ үзүүлж хүн чадахгүй. 20 цагийн имийг 1 цагт шахаал үзүүлж штэ. Одоо хамгийн гол нь л энэ юм да очисон үнэн шүү гэдгийг баталгаажуулж л үзүүлж штэ. Тэрээс бол 20 цагийн имийг үзүүлэх тийм болцоо чалга тэрийг үзээ сууж яадаг хүн чалга. За тэгээ ямар ч гэсэн энэ яг хуу Монголын нийт ард түмэндээ нэг одоо юу гэдэг би бол үр дүнгийн үл тэгжл хараад байгаа л да. 1-2 жилийн юм биш юм. Энэ бол 1-2 жилийн юм биш. А энэ бол нэг 10 магадгүй 10-15 тэр жилээс хойш л энэ кино хэрэг бол гэж л харж байгаа юм. Миний одоо тэр хойч үр хүүхдүүдэд л нэг хотын хүүхэд өдөөний хүүхэд хоёр хоорондоо маргахад тэр маргааны хаглаад ийм баримт кино байд юм а яг тэр цаг үед ингээ Монгол морь гүйснийг ингэж баталгаажуулж авсан юм байлээ шүү. Гээд нэгэндээ үзүүлэхэд нэг ямар гоё юм бэ гайхдаг. Тэр систем магадгүй 10-аас 15 жил 20 жилийн дараа л гарах байх. Одоо бол хөдөөнийхэн бүгд мэдчихээн морь гүйдгийг. Бүгд гүйлэгчээ. Тавхгүй шүү дээ одоо тий. Нэг морь гүйжлээсэн. Гоё юм байна харин төрсжүүлчихэл гэх маягийн юм яриад байгаа байхгүй. Готынхан болохоор
зарим нэг нь бол энэ үнэ хөдлөө. Өөр туугаад явцсан болоо тий. Одоо ингээ манай уястай холбооны нэг том дарга нар чинь тэгж ингэж байгаа байхгүй одоо нэрийн нэлээд яг хоо хоорондоо ярь сууж яста. Үнэн бүрэн зал тий шүн ачаад байгаа наадах чинь гэж. Үт за тий. Шүн ачаал тавиал байгаа. Тэгэл зургийг аваад авахгүй наадах чинь. Үнэндээ тех боломж байхгүй байхгүй. Хэд хідэн ачхууд. Энэ олон хар мянган нүд байна тийм ээ. Энэ олон мал байна. Энэ олон одоо хүмүүс хөдөөний ард түмний хаагуур нь би тэрийг ачаад хаагуур нь явж байгаа. Адууны соёл энэ дээр аль нутагт бас их гоё байгаа юм байна гэдг нь харагдчихлээ. Тэр. Би бол нэг үеэлхэд манай өөр хангаа бол тааруулга байна. Таар байгаа биз? Таар байл. Би бол одоо ард түмэн тэрнээс хойш би хурал цэглэн бүх юм дээр хэлж байгаа. Найзуудаа төв галахын болохон байцсан байна шүү. Өөр хангаад гарч арахгүй байгаа. Танаа энэгээр сая гүүгээ өвчлээгээд ороод асуухлаар өдөгснө үү? Адуугүйснө үү? Бүр нэг тоохгүй. Дундгуур ороод ирсэн шал өөр болж. Тэгэн. Дундгуур руу. Гоосто нэг тим нэг юм дуулсан. Яг нэг лаймав хийгээд өргөөш бас мэдсэн байх л да. Өдөгснө ингэснүүгээд шал өөр болж байна. Бүр хааваага сумын 150 км цаанаас сумын засаг дарга нь малынхаа эмчийг дагуулсан дахиад өртөрч. Тэр худалтай өөр. Тэгэд ирээд нөгөө морич үзээд өгье. Та нарын ажил тусдсан бол өөр юу хэрэгтэй байна? Дахиад өртөрч. Ямар сумын засаг дарга нь дуул. Тэгээд ийшээгээ энэ Төв аймгийн урдуур гараад Төв аймаг жоохон тиймэрхүү юм билээ. Тэгэд таарна. Тэгээд хинтээ скватер руу ороод ирэнгүүт нь шал өөр дорд өдрөө. Тэр чи ёс уул болгоны орой дээр бөөм хүмүүс. Яах гэж байгаа. Нөө хоёр моринд ажил авах гэж байгаа. Харах гэж байгаа. Үр хүүхдээ харуулах гэж байгаа. Морь ингэж гүйдэг гэдгийг нэг нүдээр нь харуулъя гэдэг. Гол жоохон хүүхдүүдийг аваад ирцээ. Дурандаа сууж байна. Тэгэл дахиад хүрээд чинь тэгээ бид нэр за бити морийн минь хөөгөөрэ холхоноос л 6 аваараг ин. Тэгээд тэр чинь нөгөө морийг ингээд гүйж өө морийг чинь баян машинаар ингээд эргэлдүүлээд авах жоохон таагүй юм шиг юм лээ шүү дээ. Ер нь бол тэгээ нөгөө гүйж байгаа сэтгэл зүйн юм болох тий. Тэгээд нөгөө бид нар ч аль болохоор зоргоор нь явуулаад байгаа ухаантай шүү дээ. GPS зүүчээл GPS-тэй найдаал яваад байгаа. Тэгээд энийг бол үнэхээр бас л гайхамшигтай зүйл байт юм байна л гэдгийг бол нүдээр харсан. Энэ төсөл маш их гоё амжилттай хэрэгжсэн. Тэгээд тэр яг одоо адуу гүөх үе манай дэлхийн морьтнууд гээд пэйж хуудсанд 2 сая 500 мянган хаандсан байсан. Тэгэхээр яг Монголын бол ер нь энэ сошиалд ордог идэвхтэй бүлэг. За тэгээд энэ Англи биш Америк өвөр Монгол солонгосын хүмүүс их орсон юм билээ. Гаднаас их орсон юм бэл. Тэгээд ийм хүмүүс их орсон байлаа. Тэгээд нэлээд тийм үзүүштэй. Каногийн ч гэсэн сая телевиз цагаан сараар нэг 13 телевизээр гаргасан. За ер нь бараг үзээгүй бараг байхгүй юм шиг байна. Тэгээ хүн болгонд л өстой гоё кино байлаа л гэж цаагаад байгаа. Тэгээд энэ төсөл маш гоё болсон. Нөгөөх нь болохоор тэр Big Blue Blur-гээ түрүү хэлсэн тэр компанитайгаа хамтраад аяллаар Монгол ах уу, Монголын зан заншил, Монголын байгалыг дэлхийд сурчлаа л гэсэн. Тэгээд манайх одоо тэр аялалтай хамтраад Монголд хангадагч болоод ер нь манайхаас өөр ямар ч компани хийдэггүй л дээ. Одоо өвөл болохоор Тэмээний 350-аас 400 км-ийн аялал хийж байна. Намар одоо цааны 150-аас 170 км-ийн аялал хийж байна. За морины аялал хийж байна. Сарлагын аялал одоо манай 8 нууртаа 7 хоногийн аялал хийж байна. За бүр одоо Монголын говьоос одоо Борон буйлаанаас гараад 3 өдөр Тэмээ унаад, 2 өдөр Сарлаг унаад, Дам морь унж явсаргаа Хөвсгөлд очиод 5 хоног цаа унаад, Монголд унжилдаг 4 амтэн л шүү дээ. Энд чинь Тэмээ морь цаа Сарлаг гэдэг. Энэ 4 амтэн дөрүүлэн нь ундаг 1200 км аяллыг хийж байна. Тэгээ энийг дандаа нөгөө сошиалоор гадаадад контент болгоод гаргаж байна. Гадныг маш их сонирхож байна. Тэгээ энэ үүгээр чинь бол бид нар мөнгө олно гэхээсээ зүгээр л одоо гол зорилго нь юу гэхээр энэ монголчууд ийм амьдралтай. За ямар ч гэсэн энэ их нутгаасаа ингээд энэ хөрсөн дээрээс юм хүн дээрээ явчаагүй. Стресс гэдэг юмнаас хол байгаа. Тэр өвчин зовлонгоос хол байгаа. Ийм ингийн амьдарч байгаа амьдралын хэв хөвчлөл нь бол одоо бурхны өгсөн өгдлөөрөө юу ч өөрчлөгдөөгүй. Ингээд аз жаргалтай байдаг ийм ард түмэн байна шүү гэдгийг л харуулах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ зорилготой өрөөд нэг ийм бүлэг төслөөд хэрэгжүүлээд байгаа юм. Гоё. Тэгэхээр энд бас жижигхэн дүгнэлт хийж болохоор байгаа байхгүй юу? Ер нь дэлхийн олон эрдэмтэн адууны тухай судалж үе олон ном эвлэгдэн гарсан. Манай эрдэмтэд сайхан номнууд зөндөө гаргасан. Энэ бүхнээс манай үнэн бүрэнгийн судалгаа бол арай нэг жаахан малчдад наалдцтай, Монгол ах үедээ наалдцтай. Тухайлбал одоо
өөр юунд нь авч үзэх юм бол энэ адууны соёл, Монгол морины соёл, Монгол адууны соёл гэж юу гэдэг юм бэ гэдгийг нэлээд өргөн хүрээтэй, далайцтай, тодорхой дүгнэлттэйгээр олон түмэнд өргөж судалж байгаа. Ийм нэг сонин одоо сайхан арга хэмжээ болсон юм аа. Энийг одоо ингэж соёлж болмоор юм шиг. За дараа нь нэг асуух хүснэг зүйл байна. Энэ юу гэхдээ зэрэг гайхамшигт Монгол адуу нэвтрүүлэг хийсэн талаар таасаа ярилаа. Энэ хоёр морин хэрхэн яаж сонгоо? Жишээлбэл одоо говь алтайгаас нэгийг, өвөр хангаагаас нэгийг сонгож авсан байна. Энд одоо бэлтгэл сургууль хийх ч байдаг юм уу? Тэжээж одоо тэнхээ тамир оруулах ч байдаг юм. Хавар болж байгаа үйл явдал шүү дээ. Тэжээж тэнхээ тамир оруулах ч байдаг юм уу? Өөр одоо адаглаад юу яхад одоо туурайг нь тахалах барих. Одоо ийм бэлтгэл зохион байгуулалт дэр нь байваагүй юу? Энэ талаар жаахан тодруулж яриач. Маш их зохион байгуулалт хийсэн. За. Ер нь бол нэг юмнаас айгаад байсаа. Одоо та яртаа л гэж одоо ингээд Монголын ард түмэн гэсэн нэг мэдэх хэвээр. Нэг адуу үлэх гэдэг шүү дээ. Адуу гэдэг гэдгийг миний одоо бөө өвгдээц гайхалтай сайхан яриад мөнгөчүүлээд аман яриад домог бичиг одоо бүх юмар үлдээчих. Би нөгөө адуу үлэх гэсэн чинь нөгөө гүүх адуу маань гүүхгүйгээр яваагүй ингээд гүүгээгүй бол яг нөгөө би өөрөө энэ моринд олон жил ажилласан учраас миний хийж байгаа ажлыг харах хүн их байгаа даа шүү дээ. Нөгөө үнэн бүрэн чинь морь гүйлэх гэсэн чинь яваагүй гэнэ л. Монгол адуу гүйдэг гэж худлаа л байхгүй юу? Тэгэл дандаа нь худлаа ярьж байдаг байхгүй. Ингээд нөгөө Монгол адууныхаа үн цэнийг байхгүй болгочихгүй л гэж айчсан. Тэгээд айсан учраас маш их бэлтгэл хийсэн байна шүү дээ. За ингээд маш их судалгаа явуулсан, маш олон хүнтэй ярьсан. Ер нь бол зүгээр миний бодлоор жоох алсхан гүйлэх зүйтэй юм аа л гэж бодсон юм. Тэрнээс бол зүгээр нэг 200 300 км дотор бол 1-2 өдрийн дотор шуугаад ирдэг. Маш олон олсон. Тэгэлэр трийг юм бол ерөөсө бүгд хайсан. Тэгээд бүр нэг хаавага хэдэн аймаг дамжиж гүйлэх гээд сая чи ингээд 6 аймгийн 30 гаруй сумын 40 чихөө сумын нутгаар явсан шүү дээ. Тэгэлэр ийм жоо алсхан шиг адуу олъё гэд судалсаар байжгаад тэр Говьалтай аймгийн Хээрмэрийг олсон. Тэр болохоор Скотер аймгийн Мөнх хаанаас зарагдаад 3 жилийн өмнө Говьалтай аймгийн Жаргалан суманд очсон байгаа байхгүй юу. За тэнд очиод зарагдчихад байж явахдаа 2 удаа гүйцсэн байгаа. Гүүхтэй дандаа 60-аас 70 км газар 80 км гүйсэн. Тэгээд одоо баригдаад очицсан. Ер нь бол гүүх тодорхой хадаа байна. Ер нь бол. За ингээд нөгөөдхий чинь яах вэ гэсэн тэр манай 2021 оны тэр Монгол брэнд морьөртөө уралдааны ялагч Говьалтай аймгийн Баян уул сумын Чойжин сүрэн гээд багш залуу байгаа. Тэр лүгөө нэг ийм л адуу байгаа юм байна гэ тэр маань өөрөө их л олсон шүү дээ. За чи тэгвэл наадах адуугаа авах уу гэсэн. Тэр залуу 3 сая төгрөгөөр өөрөө авсан. За би авч явах. Тэгээ гүйлэх наадах таны яриад байгаа наадах юм чинь бүр нэг Монголын төвхөнд үлдэх гэдэг шүү дээ. Би бас ийм сонирхох хүний үед. Гээ зайлуул 3 сая төгрөгөө өгөөд авчиж байгаа байхгүй юу? Тэгээ аваад хийжсэн. Одоо тэгээ тижээгэд бэлтгэл хийх нь шүү дээ. Нөгөө чи хөлс авар цаг учраас тэвэрийг аваад тижээгийн өөрт нь халдуулаад тэгээ бас яг н одоо уяа мөр шиг хөлсмөс аваад ингээд зөндөө тижээгээд. За ингэ байжсэн хэр морин дээрээ төвлөрчөөл. За хэр морин гүйлгэндээ гэл ингээд байжсэн чинь гів гүнтгэ манай хүн гэрээ хүн ярьдгийг. Чи нэг гүдгмөр сураалаас чинь манайхны хөргөн болох нэг залуугийн морь гүйсэн байна. Тэр юусан байн гүйд юм байна. 5 жил дараалж гүйж байгаа юм. Сая гүйдсэн байна. Тэгээд шөнийн одоо 4 цагт гашаандаа байсан одоо өглөө уссаж байхгүйсэн юм байна л да. Эзэн бол тоохгүй шүү дээ. Шөнө байсан учраас гашаанаас гараал үз тээ. Тэгсэн чи 10 цаг болж байхад Facebook дээр одоо зүүн буйлон сумаас 60 гаруй километрийн зайтай байгаа айл. Пэс дээр энд нэг юм хөрөн мөргүүгээ явж байна. Барьж аваад уйчлаа шүү. Эзэн нөөл холбогдоорыг уцаа тавьсан гэж. Тэгээ залгаад үтсэн юм байдаг. Гүчд өглөө байсан шүү дээ. Ямар сони юм. Би яас урлаач тий. Дахиад өрөөдсөн юм байна. Ячаад ирсэн. За тэгээд нөгөө залуугаас Бачааргалгийн залуу уран дархан аав нь Алтан гэрэлгээ зүүн буйлааны алдар цуутай Монголын бас нэлээ мундаг дархны нэг л дээ. Тэдний хүүхд өөрөө дархан хийдэг тийм мундаг уяац залуу байт. Тэгээд тэр Бачааргалгийн залуу тэрүнтэй яриадсэн чи энийг юус явуулч мараад байгаа юм брах. Нэг ч төгрөг авахгүй танаас. Зүгээр л одоо тэр нутагтаа очичлээ бол болж. Тэгээ үнэхээр тэгээд нутагтаа очтгол бид нэрийн тэгэл гавья тэр.
гэдэм бэ. Тэгвэл миний дүү чи тижээлэг өгөх гэсэн жоохон тижээлтэй байгаа. Бас нэг 100 уйччихснаатай тижээгээд байгаа. Ашигдвал тижээлийн сайн өгөөд жоохон бэлдээдэг. Ганц нэг хөлс мүлс аваад хөдөлгөөд бас нэг биемийн жоохон ахгуулаад яжтайхан болгоод. Тгий гэж. Тэгээ нэг өдөр харж байгаад хоёулаа таквад говьлтаа ороод нөгөө говьлтаа дээр байгаа зураг хөрсийг аваад зүүн буйлаан дээр байгаа зураг хөргийг аваад тэгээ хоёулангийн дахлаад эндээс мэрэгжлийн дахч авчичаад. Тэгээ ингээ бэлтгэл ажлаа хийчээ GPS-ээр суулгаад. За тэгээ нэг хизээ нэгэн цагт гүйжилээ гүүх бах тэгэл гүүнгүүт нь одоо ингээд дагаа явнаа л гэсэн одоо ойлголттой болж шít. Тэгээд бэлтгэлийн бол тэгж хийсэн. Тэгвэл хээр морийг нөгөө хүмүүс говьлтаагаас гүйсэн гэж ойлгоон гүүгээг юм аа. Тэрийг бас яг үнээр нь л ярих хэрэгтэй шүү дээ. Ямар нэгэн түүхэнд үнээрээ л бүх юм үлдэх хэрэгтэй. Говьлтаагаас ачид аваад дэлгэрийн тал дээр буулгаад шин тавьчихсан. Яах нь вэ гэдэг. 60 км зүүн тийш явчих. За. Ерөөсөө засамл бараадаа л араар. Ачид авангуудаа Өөрөнгө аймгийн нарийн төлсөн гардын хатан дээр тавиацж хайрхан талаа хүртэл явчих. Ерөөсөө явах нь. Явах нь л дээ. За тэгэнгүүт нөгөө хөрөн морин дээр Өөрөнгө аймгийн зүүн буйлан сум даваад ирсэн байхгүй юу? Тэгээ хоёулангийн найзлуулсан. Тэгээ энэ морин найзлуулах чи хамархан шүү дээ. Одоо тэгээд нөх хөлсөөр нь найзлуулах гэдэг тий хөлсний найз гэдэг чи хамгийн сайн найз. Тэгээд нээлж ээлжээр нөгөө тохом мохом одоо бүхэл юм солиол ахлаар тэгээд амархан найзлж. Тэгээ хоёулаа дотны болчлоо. Магадгүй хоёулаа одоо уламжлалтай нэг энгийн арга бол хооронд нь холбоод л тэгэл бараг 100 намрын тэрүүл дэмий үү холбоотой байсан шүү дээ. Гэтэл тэр хөлсний гэдгийг чинь би сонсоод бас их хайхаад байна. Хөлсөөр найзлуулж болно. За ингээд хоёулаа ер нь ч нөгөө нэг чигээ гүүх сэдэлтэй тэгээ чамархаа тэр хоёр хооронд өвчрөө олсон баг. Ер нь бол хоёулаа ярьсан тохол та. Чи тентгийх үү би тентгийх. Хоёулаа би ус явах гэдэг. Зам нийлэх юм байна. Хоёулаа явчих гэх их амархан найзлсан бас үүсэхгүй. Тэгээд ер нь нийлээд нэг 6 хоног болсон. Тэгээд нэг би настай хүмүүсээс маш их зөвлөгөө авна л да. Ер нь одоо яах вэ та юу гэж бодож байна гэдгсэн нэг настай ах маань тэгнэ. За чи байрын жоохон солилтоо. Тэрнээс яг нэг одоо наадтай жоохон байрсан тэгээд ийж магадгүй. Наад бол чинь гүйнэлтэй байр жоохон солиот гэнэ. Тэнгүүд нь би эндээс гарт их өглөөгөө гів гинтгэн зам тагж жагаад энэ хоёрыг ерөөсөө байр эсэлж одоо очиж байгаа юм чи. Та яг хөө хөдөө олонд очиод 2-3 хоног л үз. 7 хоног ч юм яг хөө өөрөнгө дээр хөвчих. Хааваа зүм бүйлэнд хөвчих жагаар гэртээ хөвчих. Яриад миний дөө портроор төхүүлээд өгөхгүй юу. Ижийн гадаа тэр аймгийн төс урагшаа 7 км л дээ. Тэнд авчираад өгчхөө. Ах нь хотоос гараа явж гин ингээд би 10-11-т очих байх. Чи одоо ачаад гарах уу гэсэн. Өө тэгээ л гэж. Тэгээ нөгөө хүүч ачаад авчиж авчираад өглөө. Тэгээ намайг очиход чадуу ирлээ тэгэл тэнд ээжэд уулзчих байгаа байхгүй юу. За тэгжэл явахтай бас нэг сонин сэтэл нэг хөөс. За мөнханаасаа яг юуг нь яг өөрийнх нь уужээс усын болгож ирээ. Дом юм. Усын уулзах. Тийм. Тэгээ миний тэр хар өглөөгөр гардаг нь мөнханаас орой надад 10 битантай ус явуулж байгаа байхгүй хутг усын. Тэгээ би хүлээсээр үйж байгаа шүн энд яг өөрөөр ирж байгаа. Тэгэл би тэр усын нэг муудахгүй тулд аваад гарчих юм дэр байхгүй. Тэгэл дахижчлаа. Тэгэл амхандаа өдрийн цус дагийн төвш ажтайгаа өдөр байсан. Тэгээд өдрийн гайгүй юм уу гээд. Явхаас нь гүйлхэхээс өмнө бэлтгэл хийж байна. Бэлтгэлэл хийгээд байна. За тэгээд нөгөө зүүн намайг ижид таквад өрөжсөн зүүн буйланаас нөгөө 2 адуу хүрээд ирлээ. 11 цаг болж байсан баг. Тэгээ 11 цаг 40 минут морь цаг эхэлж штэ. Тэгээ бас морь цагта нөгөө төхөө залах гээд байгаа. Бас юм яаж мэдхөө гээд. За тэгээд усын уулгалаа амтрхан сайхан ууж байна. Нутгийг авсыг. Тэр одоо таалгаж байгаа таньж байгаа танихгүй бидэхгүй шүү дээ бид нар ямар ч гэсэн усаа уучлаа. За тэгэл ингээд нөгөө морио ингээд хоёулангийн 11 цаг 40 минут болгоод хоёулангийн хазаараар мултлаад аль биесээр тавьж байгаа байхгүй юу. Тэгэл тавьсыг чинь нөгөө дорооноор ингээд дагаал нислээ. Нэг 15 минут нисээ нөгөө дороон цэнийг мэнийг байхгүй хүрээд ирнэ шүү тэр чинь. Тэгэл нөгөө дорооноо татчаал. Тавихтай тэрийг бол зүүн тишэл явсан. Зүүн тишээ явсан. Хоёулаа тоглоод бүр тоглоо тавих гээд байгаа байхгүй юу. Тэгэл сони юм. За энэ хоёр яад энэ өнгөн голмол гэл энэ хавар нэг 3-4 хоног нэз GPS тэмчээ хайчт ингээл. За тэгэл нөгөө одоо 11 цаг 40 минутанд 2 мөрөн тавиал тэгэл яваад өглөө шүү дээ. Гэхдээ тэгэл нэг тараг уучаал гардیں۔ 2 мотоциклтэй 3-4 машинтай хайгдталдаг. Байдгүй. Ерөнхийдөө зүүн буйлын явчлаа гэсэн чиг авлаа. Нутгаар гомбоцоо явчлаа гэдэг.
Хойшин дахиул цэргийн хүртэл 2 моцикл дахиад олдгоо. За би ч яг хоо ер нь энэ зүүн тийшээ явсан байж магадгүй дээ гэсэн шиг таамагаад аймаг руу төгчлээ. Аймаг руу төгччоод гэрээрээ ч орж чадсангүй шүү дээ. Хамгийн наадлын захын колонк дээрээс бензин аваад донк гэх нөгөө месчнээ нөгөө GPS ороод ирж байна. Харсаж онгийн гол өнгөрцөө, онгийн гол гарцсан цаашаа хөд юуны өвдгөн удгийн замаар явчих. Би тэг гэрээрээ ч орсонгүй. Одоо та нар анзаарах юм бол тэр бүтэн сарын зарим хүүхнүүд л их юм анзаардаг юм байна шүү дээ. Бүтэн сар явхад би яг нэг цамцтай хүртэхтэй явчих. Тэгээ тэрийг нөгөө одоо хүмүүс л харахгүй. Хүүхнүүд л тэгээд хуцаачлахад яад юм бэ гэдэг. Тэр чинь нэг л хуцтай явчих, нэг хуцтайгаа л явна шүү дээ. Тий гэрээр ч хуцаач авч чадаагүй байхгүй. Тэгэл нөгөө амьхандаа бүр хөөрөөд хармаарсан. тэглэг яах. Тэгэл дахиад төрөөд өцсөн чинь нөгөө хоёр чинь тэр өвдгөө удгийн ахын 7-ын тал гэдэг дээр явчих. Тэгэл нөгөөдгөө чинь 6-ыг аваад явсан чинь тэр өдөртөө тэр 50 гаруй тэгэл шөндөө 10 хэдгээл 68 км шөндөө явчих жоо. Тэгэл за эн чинь явах юм байна да гэснээр гинтх нөгөө хүмүүсийн хэлснийг бодоод нэр нэг айлын адуун дээр зогсчих юм биш үү гэж 2 өдөр бас жоохон цэнсэн байхгүй. Тэгэл 3 өдрөөс ахгуулаад итгэл үнэмшил төрөөд эхэлсэн дээ. Өөрөө нэг бас нэг ийм нэг удаа бас ярьж байгаад нэг бас нэг сони юм хэлсэн энэ бол сүсэг бишрэл биш өөрийн чинь ажиглалт байх гэж бодож байна. Одоо жишээлбэл Баруун аймаг Ховд говьалтай Баян хонгороос зүүн чигт гүйж байгаа адуунд нэг ерөнхий нэг тэнгэрээс ч юм уу хаанаас ч юм ямар нэг юм зохицуулдаг ерөнхий нэг чиглэл байгаа юм уу гэж би бодсон гэдэг таадаг шилсэн. Тухайлбал бүр Архангайгаас гүйж байгаа адуу урагшаан гүйгээд өвөр хангай дундгавын заагт очиж жагаад тэгээ зүүн тийшээ эргэж өгнө гэж байгаа шүү дээ. Тэр талаар энэ яг хөө зүгээр энэ нөгөө адуу үлэх гээд үндсэндээ 3 жил тийм жижигхэн судалгаа маяг юм хийлээ л дээ. Одоо ингээд хүмүүстэй л яриад нь штэ. Тэгэл хүмүүсээс асуугаал. Тэгтэл ерөөс энэ баруун талын аймагуудын адуунд ихэнх нь дандаа говь руу гарч гүйсэн байдаг. Энэ хангаагаар гүйс одоо тун ховроо гэж. Ганц нэг байдаг юм байна. Ус мөстэй холбоотой. Мэдгүй тэр одоо ингээд бидний яг яриад байгаа юм бол монголчууд л ойлгоно. Энд чинь өөрөө шинжлэх ухаанаар батлагдаагүй. Нэг л одоо сонин юм байгаад байна шүү дээ. Ингээд одоо жишээлбэл ингээд бодохгүй юу? 3 жил би ч гэсэн одоо миний одоо ихтгэл үнэмшил нэг тийм л юм л одоо эцсийн дүгнэлт хийж байгаа юм л да. 3 жилийн өмнө одоо яг энэ Улаанбаатар дайруулаад Цэсмэл замаар очсон адуу. 5 жилийн өмнө яг энэ Цэсмэл замаар яваад очсон адуу. Хоёулаа нийлж явангуудаа энэ одоо явсан замнаасаа 200-аас 250 км урдуур. Тэгээд чигээрээ явсаар яж нутагтаа очно гэдэг л гайх. Энэ ч юусоо шинжлэх ухаан батлах юм аа л тийм ээ. Гэтэл бид нар нүдэрээ үзээд шүү дээ. Тэгэлэр энэ адуу гэдэг амт чинь бол ирээлэг холбоо нэг юм долгион байх шиг. Тэгээ ер нь бол зүгээр би л тэгжил утсан л адуу тэнгэрийн амтэн гэж үг дээдсэн байна. Ярьдаг үнэхээр үний юм байна. Гүүж байгаа адуунд угаасаа л тусалдаг нэг хүчин байд юм байна. Тэр л аваачиж байна. Тэрнээс бол хамар гिचнээ өнөрлөөд 1200 км-ийг өнөрлөхгүй. Тийм ээ. Тэгтээ газар өнөрлөөд байгаа шүү. Тэр чинь бас их учиртай. Дандаа мэдээж гिचнээ айхтар байгаад одоо тэр зүг чигийг одоо GPS-эл суулгачаагүй юм чинь мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр ингээд энэ ингээд тохироонуудыг ингээд хараад байхлаар бол магадгүй тэр адуун тусалдаг нэг хүчил байт юм шиг л. Би үл эцсийн эцэст бол тэгжил дүгнэж байгаа байхгүй. Одоо ингээд өөрөөр бол тийм дүгнэлт бол одоо байхгүй болчих жоох байхгүй. Тэгээд шинжлэх ухаанаар батлах гэхээр баталж болохгүй тийм ээ. Тийм. Тэгсэн мөртлөө үнэхээр одоо хоёр нүд дээр ингээ хараад явж байгаа хүний чинь хувьд бол одоо тэгэхээр энэ гайхамшиг гэхгүй бол одоо юу гайхамшиг юм бэ? Ийм л сони юм бил. За дахиад нэг асуух юм зүйл бол тэр цагаан бормор хонгор морь хоёр замд нийлж тэгээ танаа хоёр морийг бол одоо гарч илж одоо үйлчилж бараг луужин шиг нэг жигт авч явсан. Тэгээд тодорхой хугацааны дараагаар өөрсдөө буцаж өөрийнхөө замаар явсан. Энэ бол одоо үнэхээр одоо бас сэтгэл хөдлөж самсаа ширхэрмаар тийм үйл явдал харагдсан. Энэ талаар жаахан тодорхойлох. Энэ бол эр хүн тэгэл уйлахаас өөр аргагүй болчихвол. За эхлээд бол ингээд тэр Дундгов аймгийн Дэрэн сумын ойролцоо хонсон л доо. Хайцсан. Тэгээд нөгөө дэрэнгийн гэрэл харагдаад байгаа юм чинь нэг ганц шинжигсэн нэг толгой төрөөгөө нэг танд гэлт чинь толгой төрөөгөө аваа гэдэг. Тэгээд дахиад өрөөд ирсэн нэг сургуулийн байр олдлоо. Хонхыг зөвшөөрлөө сургуулийн захирал нь. Тэгээд ус мустай юм байна. Толгой молгоо гаагаад чинь галтаас энэ бол яваа шүү дээ. Хоёр юм яваа шүү. Тэгээд тэнд нэг тухтай хонж аваад
Тэгээ бид нар ч өглөө дандаа л нэг 5 цаг л усан шүү дээ. Яагаад гэвэл нөгөө ажлын зорилго тодорхой, шүн дандаа таг харанхуй бол 22 цаг, за заримдаа 23 цаг, за заримдаа 24 цаг гэл унтна. Тэгээ 5 цаг тусна. Тэгэл өглөө 5 цаг тусаал давхичлаа. Дэрэнгийн энтлээ уулан дээр гараад дуран тавьсан чинь нилээн доор нэг 2 хэсэг даасрахтаа адууны тэр хонсон байна. Гүүж яваад шүн хонохтой заавал адуу бараад чонд юм л. Тэр адууных нь өөрийнх нь нэг тийм бай. асуудал байна да бас нэг чон нохоо нэ тэрийг боддог байгаа л да мэдээлэл. Тэгээ заавал адуу бараад юм лээ. Тэр үл ерөөсө за яг огт адуугүй газар бол хоёул онцсон тохиолдол байгаа. Гэтэл ер нь адуу бараад юм. За нэг адууны дэргэд хонч тэгээ байжсэн тэр адууны морь биш байхгүй юу? Тэр цаанаас нэг бор морь наашлаа гаргацсан. За яах вэ хөдөлдөг л уу яадаг л гэж хэдүүлэн тэр димээ яриад би нэг лайв хийжсэн юм аа. Тэгээ нэг лайв хийжсэн чинь бор морь ч манай хоёрт ирээд толгойн нийлүүлээ зогсчлаа. Тэгээ тэр лайвн дээр бол тодорхой байгаа да би димээ ярьж байгаа. За энэ гурав хурал хийж байна. Тэгж яваарай гэ аюул бор морь нь зааж байгаа. Ингээл димээ хоорондоо ярьж байна гэл би нэг димээ яриад тэгэл нэг лайв хийгээл байсан. Тэгс чинь нэрэн төд бодлогоо нэг 5-10 минутын дараа бор морь нь ингээд хөдлөө хөтлчлөө. За. Хөдлөө зүүн тишээ нөгөө хоёр дагаад явчихлаа. Нэг моцигөлдөө хөө такад ирсэн байсан. Моцигөлдөө гмийнхөө такад бор морийг салгаж. Айгуул хол явж байхад хулгай мулгай инээ тэрэ сүулт бөө юм болно айгуул энэ одоо очоод. Аваа явцсан байх. Шалт юм болно. Такад ч нөгөө чи эргүүлэх гэсэн чинь нөгөө чинь бүр хэрэг шинжгөө цухтааж байна. Тэр бор морь. Тэгэхээр нөгөө хүүг долсон такад ирлээ. Тэгээ минийхөө яах яах. Тэгэл би тэр дурн лайв хийгээд. Доргийн аван готол ингээл нөгөө зургийг аваад лайв хийнгүүтээ. За ингээд ийм бор морь яасан. Бид нэр нийлүүлээгүй шүү. Ингээл өөрсдөө нийлээл явлаа шүү. Бид нэр одоо мэдэхгүй шүү. Тэгсэн чинь л 10-15 минут бол нөгөө энэ пэйж одоо энэ фэйсбүүк гэдэг чинь яах чинь айхтар юм. 15 минут баг 20 минут болоогүй ахтал нийцэн ороод ирчих واخхой. Тэр дурн бүрнгээс хүлэгч гисаад. За. Ер нь бол гүөх хатуу юм байна л да. Мөнгө юуны Скватрын төвшин ширээ хатуу гэж. За. Ёстой замны юм дээ. За тэнгуут нь би баярлж байгаа байхгүй дотроо ашгүй. Манай хоёр жоох ядарсан юмс ер нь. Ядарч байгаа мэдэгдээд ирсэн юм. Нэг л жоох явж байгаа цоглог биш те. Нэг жоох мяраал. Гэсэн чинь тэр ус хэхэлзэл тэр өдөр ч гэсэн ганган явд юм байна. Би ч нөгөө залуу бити ирж аваасаа л гэж бодож байлаа. Тэгээ жоол яваатайгтай бас газар олон юм ус л гээл. Тэгээд сонин юм их болно л да. Тэгсэн нөгөө залуу зархаар боллоо. Бор морийг. Тий. За. Би авъя гэлээ. Тэгсэн яг 3 сая төгрөг өгөх гэж байна л да. Тэгээ яа л гэлээ. Тэгээ 3 сая төгрөг нь байхгүй л тэгээд ямар ч гэсэн босгочих واخхой. Тэгээ нэг 3 сая төгрөгөөр зарна гэж яа бас лайв хийгээд үзьгээд лайв хийсэн чинь тэр дорон тэр цагаан дэлгэр сумаас одоо тэр урд нөгөө ачааны том тэрэг барьж байгаа 30 залуу тэр лайвыг үзэж байгаа юм байна л да. Тэгсэн чинь ахлагч нь болтой нэг залуу над руу уцтан готоо. За энд 30 залуу байна ахаа. Дандаа жолоочноор. Бид нэр 100 мянган төгрөг гаргаад 3 сая төгрөг бүтээчлээ. Тэр үнийхэн дансыг болчих. Монголчууд тийм гайхалтай баг. Тэгээд би нөгөө залууд нь за ингэ чиний бор морийг авахар боллоо гэд. Тэгээд нөгөө сүлжээ байхгүй болоод мөнгөний шилжүүлж чадаагүй байхгүй нөгөө мөнгө төгрөгийн асуудал төр хойшлохдохгүй юу. Тэгээд явсаар байжгаад нэг коноод маргааш нахиж нэг коноод. Тэгээд хоёр хонсныхаа маргааш өглөөнд тэр төмөр сумын гарамт ойрхон ирж сонсон байгаа юм л да. Эсвэл бор морч гэсэн шууд дагуулал төмөр сумын доогуур гаргаж өгөөл. За тэгээд би үл зүгээр дотор юм бол бөөн баяр. Ажил бүтээж өгдөг энэ бор мор сайн гал бор мороо зүгээр байг махтаал. Тэгсэн мүү шаарч хайран бид нэг тэр бас нэг тэр хаан банк гэдэг гисэн хүмүүс ирсэн байсан юм аа. Тэд нартэй нэг уулын орой дээр тэр залаа бол орцог уулын наатал дээр сууж ирсэн чинь бор морь буцаа явчихдаг. Байгаад чинь их шуурхаа гарам дөнгөж өнгөрөөд 3 км ихтэй яваад. Гарамнаас өсөж чинь нөгөө нэг юунд ороо бүр шургаад гараа явчлаа. Өсөж чинь нөгөө залуучууд нөхөн гарцаад дахиад аргуулээд ирэх гэж залуучууд. Тэгэхээр би хэрэггүй наах чих очиртай юм байна. Яах. Хараадаа хідүүлээ гэсэн. Ёо нэг ирсэн замаараа бүр ёстой. Юу ч болоогүй юм шиг яваад өгдөө. Тэгэл нөгөө дор нөгөө залуура уцтлаа. Хөө чиний бор моршин цухтаачлаа. Чи тэр бор морийг өөрөө олж бараад дүүм. Ах нь бол одоо тэрний чи хойцолдог. Ямар ч болцоо авахгүй 2 морь дагаж явна. Тэгээд тэр залуу зайлуул дахиад олоогүй 2 хоноод гэсэн чинь тэрэн рүүгээ л явж гин гэж хэлээ л дээ. Тэгээ замаас олсон байсан. Тэгээ тэрнээс жахид нэг гүйлгсэн гэсэн. Тэр ер нь их хайхтар орно. Тэгээ одоо бол энийг зарцсан гэсэн. Тэгээд энэ Төв аймагт тэжээгдээд байж байгаа гэсэн. Тэр өрөвдмөр юмтан байх шиг байна. Тэгээд энэ юу баталж байгаа нөхлөөр өвөг дээдсэн юм бас нэг яриаг л баталж байгаа.
өвдөц чинь дээр үйдэг гэж ярьдаг байсан шүү дээ. Гүүж уумрыг нутгийн мундаг адуунууд нутгийн дээс заавал хөргөж өгд юм аа. Тэгээ эргээд түрээд ирдэг. Тэгээ зарим нэг айхтар хүмүүс нөгөө мундаг эднэр одоо их мөр эднэр алуулсан байх юм бол тэр бас нэг өчрөө байх 2-3 хоногтой хардаа өрөөд ирэх хэлэх. Нэр 2-3 хоногтой өрөөлөр ирдэг. Тэгэхээр нутгийн дээс гаргаж өгдөг. Тэгэхээр адуу хоорондоо ярьдсан байна. Ойлголцчихдээ байна. Бид нар л мэддэггүй болохоос. Эний чинь ингээд судлаа дараа нь ингээд энэс чинь болж судалгаа явагдаж штэ. Дараа нь ингээд нөгөө үзээд ирсэн чинь гадаад чинь бол адууны ярьдаг тухайн асуудал үл аль хэдийн ингээд үндсэндээ одоо шинжлэх ухаанаар баталж эхэлж байгаа юм байна штэ. Одоо жишээлбэл чихээр ангитал 200 гаруй үйлдэл, нүдээр ангитал одоо 50-60 үйлдэл гэн ингээд хоорондоо ингээд ойлголцоод чөлөөтэй нэгнийгээ харьцдаг гэдэг тэрийг чи одоо ингээд гадаад бол одоо батлаад байгаа юм байна штэ. Батлаад одоо ингээд бас судалгааны ажил хийдэг тийм эрдэмтэн доктор бас байд юм байна. Тэгэхээр энэ адуу хоорондоо зүгээр л бид нар л мэдэхгүй болохоос бол тэр ойлголцохын хувьд бол чөлөөтэй. Энэний бас нэг тод илэрлэл нь тэр азар байгаад байгаа. Энд чинь магадгүй гүйжих хугацаанд нэг 50-60 азрах таарлаа штэ. Азар гадуу. Тэгэхэд заас далаа ичих холог юмэр л сексизм ирнэ штэ азрах чинь сүртэй гэж ütэг. Тас Монголдаа зүгээр спон сүрэл ирнэ. Ирээл нөгөө хоёртой чинь толгоогоо нийлүүлээл. Зөвхөн 1-2 минут л болно да. Нэг хоёр л хилдэг байх та ядарч явнаа тийшээ явж байна л. Заасаа яваарай гүйж яваад байна. Ямар ч азарга тэнд хаацах, хайрах, хүшүүлэх тийм үйлдэл үзүүлэх байх таахгүй. Юусе толгоог нь нийлүүлчихэд буцчих. Тэгэхээр тэр гүйж яваадаг бол ямар ч гэсэн азаргал баар авахгүй явуулдаг. Тэгээ азарга мэдээж сүргэн командалж байгаа юм. Хойшоо байна чи гүйж яваад бол хэлэх тэгэл болоо. Тэгэл адуун дундуур зүсэл гарч яхад л ямар ч тийм одоо нөгөөдгий чи хөөх мөөх тийм оролдлого хийхгүй байдаг шин. Тэгээ тэр мөхлөөр ингээд адууны тэр гайхамшигтай энэ ухаан бол үнэхээр бишрэхээс өөр аргагүй л. Дүүнээс бусдаар бол одоо нэг азар гадуу нэг юм нэг адуураад ирвэл зүгээр сүйд болдог. Тэр чинь хөөгөөр гасаад хөөгөөд чинь сүйд л болдог. Ялангуяа ийм байх юм бол одоо бүр өчиргөө хадаж хөөдөг. Тэгэлгүй яах тий. За тэгэхэд та нар ингээд бас амар үс зам туулаад ингээд явж байлаа. Тэнд чинь бас илүү харж билүү долоосон ганц нэг хүн сая ирчүүд бас даралдах шиг болсон. Бугуйлан толгойд нь алдсан байсан. Адуундаа нийлүүлээд мэдэн бодлоод моциклтэй хөөгөө явж байсан. Энэ одоо ямар хуу тохиолдол юу болж вэ? Энэ талаар бас тодруулж болох юм да. Сонирхол юм билээ. Тэгээд дэрэн суманд яхарахгүй хадагтай хоёр адууныхын зах дээр байж хахад моцикл дээр төөгөө өвчж байгаа юм. Яах нүгэд ажиллаад хараад байсан бүр 2-3 км өгөөж байгаа байхгүй. Ялгахгүй байна. Тэгээд дахиж очиод гоо чи яаж яана гэсэн чи гоо хадагтай адуу цуг ууш анзаарсангүй гэж авчиад гин зүгээр анзаараагүй ш болох л байна. Тэгээд тэр л өөрхөн одоо яах санаатай чи тэгээд яагаас л бодлого байсал байлгүй те. Одоо тэгээд тим таарч лээлээ. Бас нэг бугуйлын нэг асуудал байгаа даа. Тэгээд тэр өдөр ололгүй нэлээ утсан. Нөгөө GPS юу ирж байгаа гэсэн бидний утсанд нөгөө сүлжээ авахгүй учраас тэгээ GPS бодоо авахгүй. Тэгээ нөгөө хөдөөгийн айл майлуудаар тахиж хот руу ирж нөгөө энэ GPS-ийн компаниас цэгмэг аваад хайгаал барайл. Тэгсэж энэ GPS-ны газар гэчихдээ. За. Газар. За нөгөө GPS авчих гүн ч одоо яадаг залгүй байд. Тэгээ дуран тавиад ирсэн чи харин тэр хойдлын одоо Баянцагааны нуруу шүү дээ. Баянцагааны нуруу хойшоонд авчээ. Ашгүй тэнд явж яана морогдлоо. За та нар яагаад GPS-ийн юмд хөрвөөж өрөөл унгачт юм байх таа гэд. Дахиад хөрөд идсэн чинь мөөр мөрмөд бугуулж ирсэн дууж явдаг. Тэгэхээр тэр бугуулын муу хоёр хэлтэй. Яг зөвөр би бугуулын эзэнд л хэлье. Тэр үл сайн хүн байсан. Тэр бол адуун нэрмгээ. Яагаад гэвэл тийм бугуулыг муур авч явахгүй. Бугуулын их сайн байсан. Тий, тэр бол үнэхээр одоо бугуулаар шинжихтвэл тэр овсын 90 харан бугуул байхгүй. 90 суран бугуул байхгүй. Тэр үнэхээр таваарш байна. Тэр бол үнэн сайн бугуул байна. Тэгэхээр тийм сайн бугуулыг хоёрын хооронд муур авч явахгүй. Тэр үл тэр муу хээрмэрийг гүсэн цагтаа зогсоож чадах юм байсан. Ганцхан тэр яг бугуулдсан тэр агшин бидний давхиж ирсэн машины тоос юмнууд л таарсан байх гэж би бодож байгаа. Тэгэл яг бугуулаас олгож авдалгүй л одоо цотаад юм яа. Тэгэл хөөрхөл болсон байх л тийм ээ. Тэгсэн байх. Тэг яг тухайн үед нь лайваар чамайг үнд хэлэхгүй бугуулаа ирээд аав сайхан бугуул гэсэн ирээгүй л дээ яаж ч ирэх байх. Тэгээ сайхан бугуулт болсон шүү. Тэр сайн бугуул байсан дээрээс одоо үнэтэй ч байгаа. Үнэтэй тэр ч үнэтэй. Одоо энэ бугуул хазаар нөх жижигтэй хүнтэй болсон юм биш. Гэтэ нөгөө баг тэр бол баг хөвгт биш л дээ. Баг хөвгтийн бугуул
Тэр бол нэлээд бас нэг одоо бол хайшин чагарахаар үе сайхан ирээ баг тэр нэг ойлгомжтой. За түрүү манай Шагтар Сүрэн сэтгүүлч бас ярианыхэнд ярьсан. Тэгвэл би бас энийг өөрөөс чинь нэг асууя гэж ингэж бодогдоод байх юм. Байгаа юм. Эвгүйч асуулт байж мэднэ. Юу гэвэл энэ Монгол адууны чи ингэж юм чинь одоо ер нь юу болж байна? Энэ адууны чинь одоо удам гэн жинхэнэ одоо бэлчээрийн уугуул одоо ийм шин чанартай адууны чинь байдал ер нь юу болоод байгаа юм бэ гэдэг. Ийм бодол төрөх юм байданд зүгээр сонирхдаг улсуудын үрээнд бодоход тэгэл одоо энэ чинь гадаадаас янз бүрийн үйлдвэрийн олон янзын адуу авчрал ингээл эрлийжүүлээд байдаг. Эндээ одоо бүр түрүүний яриаг одоо бүр тодруулж асуухад тэр адууны эрхтэнг одоо мессажлын аргаар ингэж одоо өөрчилдөг ийм одоо хэрцэг хийгэмэл ийм юм нэлен түгж газар авсан тохой би сонсоод одоо бас их дотор эмзэглэж явдаг. Энд чинь Монгол хүн Монгол эр хүнээс одоо гарамгүй тийм уухай сэтгэл одоо яагаад гардаг юм болоо. Энэ талаар одоо ер нь бас яг нь тодруулаад ярих зүйл боломж байна уу юу? Энэ эрлэлзжүүлжээс олон зуун жилийн түүхэнд тэр эрлэлзжүүлжээсийн хэлбэрийг зогсоогоод монгол хэлбэрийн одоо байлгаад байсан зүйл нь л цаг уурна шүү дээ. Энэ ахуй хүчин зүйл л шүү дээ. Одоо тэр хэдий ч эрлэлз ус тавуулж байсан байж болно, жоохон солигдчихсэн байж болно тийм. Тэр болгыг чинь байгаль цаг уурал зохицуулаад эргүүлэл монгол хэлбэрт нь бариад байсан байж шүү. Одоо ч гэсэн тэгнэ. Одоо бол зүгээр нь эрлэлзжүүлгүүл би тэгдгийг одоо хүн бол дийлдэхгүй. Хүн одоо энэ мөнгө алдар цолны төлөө явж байгаа энэ олон хүмүүс үл дийлдэхгүй. Энийг зүгээр цаг уур байгалал энд шийдэж байна. Угаасаа энэ 2-3 жилийн би хүнтэй хэрэлдэхийг боддгоо энэ дээр. Угаасаа энэ 5-10 жилийн дараа энэ эндээ шийдэгдэнэ. Эдгээр бүгд байхгүй болно. Угаасаа энэ нөхцөлгүй байдгийг одоо түрүүчийн байгалийн шалгалт явуулна гэдэг шүү дээ. Одоо түрүүчийн нөгөө одоо энэ эрлийз оруулж ирээл ёстой мөнгөөр зодоод хижээжсэн хүмүүс одоо гарч эхэлж байна шүү дээ. Угаасаа дийлэхгүй болж шүү дээ. Энэ чинь ёстой хэцүү юм гэдгийг ойлгож эхэлж байна шүү дээ. Энэ угаасаа ингээд Монгол адуул үлдэнэ. Эрлийзжүүлэгт нэг л юм байд юм байна лээ. Дэлхийд. Албан ёсны патент аваад адууг өөрчилж байна. Яг гэж өөрчилж байгаа зорилго байдаг. Эсвэл хурдан болох гэдэг. Эсвэл одоо хурдан болохын тулд яах гэж хурдан болох гэдэг. Монгол адуутайгаа уралдуулахын тулд хурдан болох биш байхгүй юу? Тийм. Гадны одоо тойролог дээр очиж уралдана. Монголд одоо бий болгосон адууг одоо Бээжингийн тойролог дээр очиж уралдана гэж байгаа зорилго байх ёстой. Байх ёстой. Манайд бол тийм юус байхгүй байхгүй юу? Эртээр үеэс байхгүй болоод одоо тэр морин тойролог гээл одоо нэг хэсэг уралдаал балалсан тий. Тэрний чин дараа ихаал морин тойрологын үр төлгээл нэг хэсэг балалсан. Үндэ бол уяачт бол адуун дүмэг Монгол адуу гайхамшигтай даал тэр эрлийзийг л нэг юм бараал энэ тэнд наадам ухаад байдаг болохоос бол үндэ тэрийг үлзэндүүл хийжсэн л юм л да. Гэтэ одоо нөгөө хитрхи хавтгаарцсан. Яг энэ гавтгаарж байгаа цаг үе дээр нь дээр үед бол хурдан адуу гаргаад нэг бас нэг хурдан адуутай гэж хэлүүлэхийн тулд хүн зүтгэдэг гэсэн бол өнөөдөр тэрний задал дээр мөнгө, бизнес, 8 одоо тэгээд тэр нэр төр алтар гавь ягаад өдөө олон юм холбогдсон учраас одоо бүр ингээд лавшруулаад энэ лав орчод байгаа хөөхгүй. Тэр мөө би бол тэр эрлэлзжүүлж байгаа хүн тэр нөгөө баян хүн луунгайд нь аагаа эднэ тэр над тамаагүй. Гэхдээ ганцхан юм дээр би хариуцлагатайгаар болохгүй гэж хэлдэг. Тэр нь дэлхийд 460-с Jeep2-ыг уралдуулдаг тэнэг хүн хаач байхгүй. Jeep төртөөргөө төрүүлнэ тий. Энэ системтэй адилхан Монгол адууг төртөөргөө гүйцэхгүй Монгол адуутай тэр эрлийзээ уралдуулад тэгээ би бол одоо ийм аймаар алдарт яаш би тийм тод манлаа яаш би ийм аймаар хүн гэд одоо өөрсдөө рекламадаад байгаа л над муу харагддаг. Одоо ер нь их мал бол хол ойрын ялгаатай болохоос ер нь их мал л ер нь нутаг орнодон дассан бэлчээр усруугаан гүйдэг л дээ багмалч явах явдал бий. За хон жишээлбэл надад нэг хавтгай гэж нутагтаа бас нэртэй гүйдэг нэг зээрд мөр байсан. Би тэр мөрийнхөө тухай 80 хэд онд одоо гүйгүүл гэж баримтат өгүүлэг зохиол маягийн бас бичиж явсан. Тэгэл ингээд бид нар дөндөө жишээ баримт ярьлаа. За энд би нэг
одоо ямар ч байсан гүйдэг адуу байдаг энэ тодорхой боллоо, ойлгогдлоо. А энд бас нэг би нэг одоо ч үнэмшилгүй явдаг нэг сонин мас асуудал байдаг юм аа. Тэгэхдээ энэ сошиал ертөнц хүмүүсийн яриа ном хавлуудад тул юм байх юм байна. Би өөрөө ч энийг тодруулмаар байна. Энэ Вьетнамаас 60-аад онд гүйж ирсэн нэг хэр азрын тухай яриа байдгийг. Энийг би 92 онд одоо Гавьят Сандан жамцаас асууж байлаа. Гавьят Авир Магнагаас асууж байлаа. Тэгэл ер нь гол улсууд энэ үний юм уу гэж ингээд асуугаа явуулаа л. Тэгээд усан чинь улсууд үнэн баясан тийм дуулдсан. Тэгтээ баямт байхгүй гэж ингэж ярьдгийг. А тэгсэн сүүлдээ би бүр цөхөөд Жамин генерал ч одоо тэр Вьетнамд мал хөргөх асуудлыг хариуцж байсан ч юм уу? Монгол Вьетнамын найрамдлын нийгэмлэгийг өдөрдөж байсан удаач байсан юм уу? Ямар ч байсны холбоо байж хүн над хэлээд Жамин генералыг одоо нэг асуулаа 90 хэд онд. Тэгсэн чинь дэвшиг мэн тэрний шиг бодлоо юм байхгүй. Гэхдээ чи бодоод үзэлдээ. Энд ч бодсон тэр хятадын их уулс, тэр их ширэн гой, тэр олон төмөр зам, тэр олон автозам, тэр гол мөрөн готлаад ингээд гүйгээд ирдэг, ганц гүйгээд ирдэг тийм одоо бол байх учир байхгүй. Тэр хотлаа шүү. Харин энэ хөлөн бөөрөөс нэг 7-8 адуу гүйж ирээд хөвсгөлд 7 хоногийн дараа гүйж ирээд нэг 7-8 адуу хөвсгөлдөө өрөөд ирсэн. Тэднийг бүр төр засгийн бодлогоор бид нар одоо зарж үрж болохгүй, алж идэж болохгүй. Тэр адууг дархлаарай гэж үтэл. Хөвсгөл гэдэг нь энэ Хөвсгөл аймгийн нутгуу. Орнговын Хөвсгөл аймгийн нутаг. Гэж Жамингаа надад ингэж хэлсэн байхгүй юу. Тэгээ би тэр асуудлыг за энэ худлаа юм байна. Үнтэй байх уу гэд ингээ бодоод өнөөдөр хүртэл явж байна. Гэтэл саяханаас энэ чинь энэ танаа энэ гайхамшигт Монгол адуу нэвтрүүл гэж үзсэн сая. Тэр мөрийг дахиж эрд сураад сошиал одоо энэ интернет мэдээ юм одоо ингээд уншлаа. Үнэнгээл баримт янз бүрийн баримтнууд байна. Дарамтаа хоорондоо ойрхон өртөнгөө жоохон зөрөөтэй. Энэ талаар судлаач үний хувьд та ер нь ямар ойлголттой явдаг юм юу ярмаар байна. Энийг сони асуудал энийг ярьж өгөөч. За яг зөвхөн хоёр морь гүйлгээгүй байсан цаг үед нүдээр үзээгүй байсан цаг үед бол за тэгж ярьд юм одоо үнэн л байх л гэж хэлнэ те. Одоо бол би үнэн л гэж хэлнэ шүү дээ. Тэгээ угаасаа ярддаг юм байна, тодорхой юм байна. Энэ ингээд 3-4 жилгээд би түрүү ирсэн. Ер нь бол Вьетнамаас адуу гүйлгэх кино хийх гэжсэн. За ер нь бол. Тэгээ одоо 3-4 жилийн өмнөөс л эхэлсэн ажил л та. Тэгээд кино хийх гээд Вьетнам элчин сайттай хүртэл очиж уулзж ялаа. Тэгээд одоо сая энэ Вьетнамаас гүйж ирсэн өгөөл одоо ч амархан болж тээ ингээл компьютертл дэлгээгэж оруулж галзуурж байна шүү дээ тэр Google Map-аар чаа яах нь их нүгээр. Одоо бол гүйх болцоог болсон. Одоо 63 онд бол гүйгээд ирнэ. Гэхдээ төвдөө өндөрлөгөр ирсэн. Тэг 63. Тэгээ өөрөөр бол ирэх зам байхгүй юм л. Одоо ингээл Вьетнамаас яг тэр хойноос нь ингээл эндээс гүйсэн юм байна гэж цэгийг аваад одоо Google Map-аар ороод ингээл зурхтуул төвдөө өндөрлөгөр бүрэн болцоо тийм л. Ганцхан тэр төвдөө өндөрлөгийн баруун талыг яад давсан гэдэг л сонио. Тэр уулын дундор яад давсан. Тэрийг давсан л бол ямар ч асуудал байхгүй. Тэр гол ус нэг таарад байхгүй ирэхээр юм бэл. Тий. Тэгжил ирсэн тэр бол дээр үе өгчүүч гэсэн ерөөсөн тэр төвдөө өндөрлөгөөр л дамжиж ирнэ гэж ярьдаг гэсэн. Тэр чинь нөгөө контрон тэмээ жин гэж өчнөө явж байсан гарууч амдахгүй шүү дээ. Тэрийн замаар явж байгаа гэдгээ тухайд мэдчихлээ. Яг тэгж байгаа. Одоо бол сая ингээд баримт кино хийх гээд судалгаа явуулаад бүтгэргүй юм лээ. Яагаад гэвэл одоо нөгөө маш их сүлжээ зам болсон. Дээрээс нөгөө төмөр замын маш олон тийм тогтолцол бий болсон. Одоо бол тэрнийг бол ёстой байнгын урсгал хөдөлгөөн. Тий нөгөө тэрийг бол одоо зогсоогоод гарах болцоо байхгүй. Тэр одоо бол тэр бол мөрөөдөл болсон юм. Тэгээд энэ ер нь баримт кино хийх нь зөвтэй юм аа л гэж бодсон байхгүй. Тэрнээс яг Вьетнамаас бол би бол баталгаатай л тэнд очих. Ямар нэг баримт байна. Яг тэр чинь одоо ингээл нөгөө тухайн үед нийгэм тийм хэцүү байсан нийгэм л дээ. Тэгэл хүмүүс худлаа гэж болно. Тэр Ирсэн айлынх нь бол тэр мөнгөн мөрдөд Ирсэн айлынх нь эзэн бол нөгөө хил дээр даргацсан тамга, Вьетнам даргацсан тамга байсан гэж баталж ярьсан байдаг. Стамп одоо хил даргахад нэг адуу болгон дээр нэг юм нөгөө орсууд нөгөө тоодардаг шүү дээ. Тэр шиг юм байх нь шүү дээ. Тийм юм байсан гэж. Тэгээд дараа нь тэрийг бол тэр хөргөж өгсөн отродын дарга нь бол яг тийм тамга дарж яасан гэж баталсан байдаг. Нэг хоёрдугаарт одоо зүгээр энэ хотын захиргаараа ороод архивыг үзчихмээр байгаа юм л да. Хотын захиргаа тэр үед хөдөлж аваад
Тэгээ богд ууланд 7-8 гоо хураалгаад тэгээ дархалсан юм бэл. Азарг байсан юм. Азарг байсан. Азарг. Тэгээ богд ууланд бүр тэрийг бол одоо маш олон тийм настангуудын дуртгал байдаг. Тэгэл ерөөсөө салтгүй богд ууланд хэдэн адуутай байдаг. Нийтэнгүүтээ тэгээ янзын гой тархлаа тэгээд хүчтэй вэргээ авал жигтэйгэн тийм одоо удахт бол их томрон биетэй сүртэй нарахгүй жигтэйгэн тийм хараа зэрэг байсан гэж ярьжсэн хүний тийм. Тэр хөргөж өгсөн хүн яриад байна. Тийм тэр Баянгор аймгийн уг нь одоо энийг зүгээр би бас нэг тийм судлаад авах хантай хүмүүстэй ярилцаалгаа юм. Ер нь бол зүгээр яг нарийн сайн хөөх юм бол яг тэр өвчүүд байх магадaltaй юм л шүү дээ. Ер нь бол нөгөө явж ирсэн тэр чинь бол бүхэд ороод зэрэг явсан 30 зэрэг явсан байгаа. Биш 300 зэрэг явсан. Тэгээ сүүлд нь яг адуу авч явахад 30 зэрэг явсан. Тийм. Сүүлд нь бол ингээд тэр чинь ингээд нөгөө баян тэнд очоо нөгөө адуу малын ингэж адгуул хоноо ингээд зааж өгдөг бүр нөгөө сургах байхдаа явж ирсэн юм байна шүү дээ. Тэгээ юунд хэрэглэх байсан гэсэн тэнд нөгөө бас нэг их баримттай зүйл нь тэр Вьетнам элчин сайдын нэг яриа байдсан шүү дээ. Одоо манай төр засгийн одоо Цэдэн бол дарагтай хоёлаа яриад тэгээд танай Монгол адууг дандаа мөн ч олон адуу өглөө юу хийж яан тэр гэж. Танай Монгол адуу хэцүү. Танай Монгол адууг орогдол адуу гэдэг юм аа. Нөгөөд тэг яагаад орогдол гэхээр тэнд очсон бүх адуу орогдсон шүү. Зүгээр хідэн энд ирсэн байт юм байгаа. Ирсэн адуу байд юм уу гэдэг. Тэгээд тэр үеэс чинь л нөгөө анхаарал тавиулаа тэр хотын захиргаа махиргаа дор нь яасан юм лээ шүү дээ. Тэр нөгөө өөрийнхөө нэр дээр болгож азгүй мөөгч дархалж эднэр тавьсан юм лээ шүү дээ. Тэр бодвол тэр дээрээсээ тийм одоо гүйж ирсэн байна гэж дарга нар өөрөгтэй үз. Тэр хаана судалгаа юу байна тэр гэл ингээл тийм нийгэм байсан юм чи. Тэгээд тэн дээрээс одоо бүгд гүйсээ мэдхгүй бүгд гүйц оргосон. Тийм учраас Вьетнамууд Монгол одоог оргодлоо адуу гэдэг юм аа. Монгол одоо гэдэг юм аа. Оргодлоо адуу гэдэг. Тэгээд бүгд оргоцсон. Тэгээд хэдэн ирсэн бүү идэхгүй. Үнэхээр тэгээ яг нэг зарим нэг номхон нь бол нөгөө дайн тулааны үеч байсан нөгөө анц чирээл газар тэр өндлөх явсан юм лээ шүү дээ манайх тэнд л. Дараа нь бол энэ одоо тэр увсад энэ бол одоо бас л аман домго яриа байдаг одоо нөгөө Берлин төгсөн одоо өрөөд ирсэн. Бас тамга тэмдэгтэй ингээл одоо бас л судалгаа хийгээд уг нэг гитэрхийн жоох оройтчих болохоос нэг 20 жилийн өмнө бол харсан үдсэн хүмүүс нь байхаар юм биш. Насын бодох тийм л тий одоо зүгээр маш нарийн яах юм бол ганц нэг тийм үгэн байхыг хүсэхгүй юм бэл. Тэгээ уг нь бол энийг ингээд бас нарийн судлаад яг баримтч бол гоё юм билээ. Их гоё асуудал. Энэ бол их сонирхолтой. Тэр нь бол яг зүгээр манай дээр бол тийм судалгаа явагдаж байгаа. Одоо бас тэгээ нөгөө нэр усаар нь хөөгөөд хаана хэн байсан байна гэд тэр зэрэгт тэр үед нь байсан хүн. Танай дээр гээд үдэг ч та ямар байгууллагыг хэлж байна? 93 над мэгштэй ингээд нэг байгууллага байгаа. За. Тийм дээр. Тэр хүмүүс байгууллага. Тэр хүмүүс байгууллага. Үнэн сонинд одоо шүүрдэж үзүүл байх юм уу юм. Би өдөөмөр санагдаад байгаа. 63 оны материалд бол бүгд байна. Тий, ирсэн 61 онд яваад 63 онд ирсэн адуу юм байлээ шүү дээ. Тэгээд Улаанбаатар хотын дарга Лувсан Жомбил гэж юм байсан байлээ. За тийм ба. Тэгээ одоо тэрний тушаал шийдвэр мэдвэргээд зүйл Улаанбаатар хотын архивт ч юм уу үнэн сонинд дээр мэдээ байх юм уу юм уу. Тэгэхдээ би нэг юм энэ дээрээс бодсон юм бол одоо бодож байгаа юм бол замын генералын тэр их үгээс гэж над бастай хэлсэн явдал бол бас одоо тэр үед яригдж ирсэн тэр үзэл судлалын асуудалтай холбоотой. Одоо энэ Вьетнамд одоо Вьетнамын дайчдад Вьетнамын ард түмэн тусалсан тусламж ядуу гүйж ирснийг дэврэг гэж одоо босож гүйж ирснийг дэврэг гэж одоо ингэж хамаагүй албан ёсоор ярьж болохгүй ч гэсэн юм уу. Нэг тийм юм байсан байж мэднэ. Түүнээс тэр манай үгэн бол одоо ийм дэлгэрэнгүй хүн бүгд ирээд байдаг юмд бол мань хүн бол мэдэх хүний нэг байсан байж мэдэх юм гэж би боддог. Тэр нь үзэл суртал мортал дээр бас намын бодлого судлаатай холбоотой юм болоо таа л гэж сандгийг. Баянгор аймгийн говьор 2 адуу ирсэн байдгийг одоо бас самаа яриагаар. Тэгээд эцэст нь хилээг өгч. Яагаад хилээг өгөхлөөр яг сая энэ нэг шиг байхгүй юу? Нөгөө өгцөн адуу маань ирсэн гэвэл эзэн өөрөө буруудах гэж шүү дээ. Тэгээ тийм учраас хилэлгүйгээр сум утга нь одоо нутгаараа тэрийг дархлаад байсан гэл одоо бас Баянгор гэж хүний бичсэн юм бас байна. Тий. Тэгэхээр ингээд энэ бол үнэхээр нийгэмч бас тийм нийгэм байсан дөө. Тэгээд хамаагүй юм ярьж болтгоо л байсан. За та хоёрт их баярлалаа. Монгол адууны гайхамшигт чанар энэ гайхамшигыг бол одоо зарим тохиолдолд би тэрүүд нөгөө хоёр морь гүйлгэж бож яхад чинь бас зохио арчиж л суулаа. Тэгэл юу яах. Гайхамшигтай юм.
Монгол малчин нэвтрүүлэг Монгол адууны гайхамшигын талаар сонирхолтой яриа та бүхэнд үзүүллээ. Манай нэвтрүүлэг өвгөр өндөрлж байна. За бидэнд Монгол адууны талаар ийм түүхэн баримттай сайхан хууч дэлгэж өгсөн Монгол улсын соёлын гавьяц зүтгэлтэн үнэн бүрэн за Монгол улсын соёлын гавьяц зүтгэлтэн сэтгүүлч Зэвсэг хоёртоо үзэгчдийнхээ өмнөөс гүн талархал дэвшүүлье.